байцгаана та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээн өрөөндөө ашиг зөвлөж байна подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлгэлээ. Бид энэ удаагийнхаа дугаараар хөдөлмөр засалж мэргэжлийн тухай ярилцгаална. Подкастын маань зочноор Сургууль сургуулийн бие бэлдэр судлалын техникийн багш анагаах ухааны магистр Эрдэнэ цэцэг багш маань хүрэлцэн ирээд байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн багштай баярлалаа. Тэгэхээр багш хөдөлмөр засал гэж ямар мэргэжлүүд юм бэ? За хөдөлмөр засал мэргэжил бол Монгол улсад хөгжиж эхлээд одоо албан ёсоор хөгжиж эхлээд ерөөс удаагүй ердөө 5 жил болж байгаа мэргэжил. Дэлхий дээр бол 100 гаруй жил болсон мэргэжил учраас хүмүүс тэр болго мэдтгүү. За тэгээд тэрнээс гадна хөдөлмөр засал гэж яадаг мэргэжлийн гэдгийг бол их тийм амархан нэг өгүүлбэрээр тайлбарлахад бас тийм хэцүү байдаг л да. За ерөнхийд нь бүр ингээд яг хөдөлмөр засалчийн тэр зорилгыг одоо зангидаад гэх юм уу хэлэх юм бол одоо тухайн хүнийхээ оролцоог одоо амьдралдаа оролцоогийн сайжруулахад л чиглэдэг. Амьдралдаа оролцох, нийгэмд оролцох чадварыг сайжруулдаг гэж хэлэхэд болно. Өөрөөр хэлэх юм бол одоо эмч сувилагч ингээд одоо эмнэлгийн мэргэжлэнүүд бол одоо ямар нэг хүний тэр өвчнийг эмчилж эдгэхээр ажиллаж байна тийм үү? Харин хөдөлмөр засалч бол илүү хүн төвтэй. Одоо тэр өвчин эмгэгээс болоод эсвэл янз бүрийн осол гэмтлээс болоод тэр хүнд ямар үр дагавар гарсан, тэр хүний амьдралд ямар үр дагавар гарсан гэдэгт дээр нь ажилдаг. Тэрүүгээр ялгаатай юм сонирм мэргэжил байгаа. Сэтгэл зүйч гэсэн юугаар ялгаатай тийм үү? Сэтгэл зүйч бол яг сэтгэл зүйтэй нь ажиллана тийм ээ. Бид нар бол одоо энэ хөдөлмөр заслыг мэргэжлийг нь хөдөлмөр гэдэг үгэнд айгүй ачаал бүрдэлтэй. Тийм. Тэрэнд их учир байгаа байхгүй юу? Тэгэхээр хөдөлмөр гэдгийг болохоор хүн ойлгохоор одоо нөгөө цалин аваад ажиллаж байгаа ажлыг хэлж байгаа бах тийм ээ. Хөдөлмөр засалд бол хөдөлмөр гэдэг үг нь энэ тэр цалин авч байгаа ажлаас гадна тэр хүний хийхийг хүсэж байгаа бүхэл юмыг хэлдэг. Одоо өглөө босоо бие засах ч гэсэн нэг хөдөлмөр, тий, унтах ч гэсэн нэг хөдөлмөр. За тэгээ хүүхдүүд гадаа тоглож ийн, гулсуур дээр гулгах ч гэсэн хүүхдийн бас нэг хөдөлмөр гэж үздэг. Тэгэхээр яг нь ямар нэг өвчин эмгэгээс болдг юм уу? Эсвэл өвчин эмгэг тусаагүй ч гэсэн өндөр наснаас болоод одоо нөгөө хийж чаддаг байсан юм хийж чадхааргүй болж эхэлж штэ. Тэрэн дээр нь хөдөлмөр засал тусалдаг гэсэн. Тэгэхээр хөдөлмөр заслыг хүмүүс ингээд айгу буруу ойлголттой гэх юм уу те сайн ойлгож чадахгүйгаас болоод одоо янз бүрийн байдлаар хэлдэг ингээд эн чинь нэг хүнийг нэг асар цувилдаг мэргэжил юм уу гэж хэлдэг хүмүүс байна. Тэгэхээр үгүй ээ. Харин ч эсэргээрээ яаж хүнийг одоо хэдийгээр ингээд тархиндаа цус харваад одоо нэг тал мдэгөө болсон ч гэсэн яаж хүнээр асруулахгүйгээр өөрөө бие тааж амьдрах вэ? Яаж өөрөө бие тааж бие засах вэ? Яаж өөрөө хүний асаргаагүйгээр усанд орж чадах вэ гэдэгт нь сургадаг. Тэгэхээр асрах биш байгаа үстэй тийм ээ. За бас нэг буруу ойлголт гэх юм бол хөдөлмөр засалч ихээрээ л дандаа хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй л ажилт юм уу гэд бас тийм бодол байдаг. Тийм үзэлтэй хүмүүс байдаг. Тэгэл одоо хүмүүс чинь тэгэл насаараа ингээл дандаа хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зуралдаж явах ийм ажлыг сонирхгүй ч гэдэг юм үү те. Тэгэхээр тийм биш байхгүй юу? Өвдөж гэмтээгүй ч гэсэн ажиллаа хийгээд явж байгаа эрүүл хүмүүстэй ч гэсэн хөдөлмөр засалж ажилдаг. Тийм сонирн байгаа ч те. Тэгэхээр тэр ажиллаа хийгээд явж байгаа эрүүл хүнд хөдөлмөр засал ямар хэрэгтэй юм гэж асууж байна. Тэгэхээр бид нар чинь ингээд зарим хүмүүс цаг наргүй ажилладаг шүү дээ тий. Ажлын цаг гэж байхгүй. Тэгэл орой шөнө суугаал хагас бүтэн сангүй ажиллаад энээс болоод яаж гинөө тэр хүний хөдөлмөрийн тэнцвэртэй байдал алдагддаг байхгүй. Ажил амралт нь алдагддаг. Тэгэхээр энэ дээр хөдөлмөр засалж ажиллаж одоо энээсээ болоод тэр хүн стресст орох, сэтгэл готролд орох ч гэдэг юм уу тий. Энэ дээр бас ажилладаг. Тэгэхээр хөдөлмөр засалч бол одоо талд хүүхдтэй ч ажиллаж байна. Өндөр насантай ч ажиллаж байна. Сэтгцэн эмэгтэй хүмүүстэй ч ажиллаж байна. Осолдож гэмтсэн хүмүүстэй ч ажиллана. Тэгэхээр багш эргэлт хэрэгцээ өндөртэй байна гэсэн үг үү? Тий. Тэгэхээр бол эргэлт хэрэгцээ бол маш өндөр байгаа. Яг энэ мэргэжил Монголд нөгөө үүсээд удаагүй учраас энэ мэргэжил хэрэгтэй байна гэж хүмүүс мэдэхгүй яваад идэг. Гэтэл Монголд одоо ердөө 35 хөдөлмөр засалч байгаа. Бакалавр зэрэгтэй 4 жил сураад төгссөн 35 хөдөлмөр засалч байна. Эндээс аймагуудад ажиллаж байгаа хөдөлмөр засалч алга. Дүүргүүдийн эмнэлэгт ажиллаж байгаа хөдөлмөр засалч алга. Бүр одоо өрхийн эмнэлгүүд ч гэсэн шаардлагатай байна. Одоо цус харвал эмнэлэгт нэг 10 хоноо л эмнэлгээс гарч штэ. Тэгэл гэртээ гараад тэр хүмүүс яах юм бэ?
нөгөө гэрийнх нь хүүхдүүд нь ээлжилж асраал ажил төрлөө таслал. Тэгвэл тэнд чинь ингээд хэрвээ одоо нэг дүүргийн эмнэлэгч байдаг юм уу те нэг өрхийн эмнэлэг ингээд хөдөлмөр засалчтай байх юм бол тухайн орон нутаг одоо тэр хороондоо байгаа хөдөлмөр засалчдын гэрээр нь яваад тэр хүмүүсийг сэргээгээд буцаагаад амьдралд нь оруулах хэрэгтэй биш үү тийм ээ. Тийм учраас маш их хэрэлт хэрэгцээ байгаа. Ямар ажлын байран дээр ажиллах вэ төгсөөд? За тэгэхээр яг энэ мэрэгжлийнхаа онцлогоос шалтгаалаад за мэдээж эрүүл мэндийн салбарт бол ажиллана. Тэрнээс гадна бас хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудад бас ажилладаг. За 3 дахь нэг салбар нь болохоор боловсролын салбар. Өөрөөр хэлбэл одоо сургуулиудад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд бас ажиллах боломжтой. Тэнд хүүхдүүдийг өөрөө бие дааж хоолоо идэж сурах, хувцлах, за тэгээд юм бичиж сурах тийм ээ. Гэх мэтлэн хичээл даалгавраа хийж сурах энэ туслах юм боломжтой. Тэгэхээр энэ мэрэгчлэр одоо сонгон суралцаад оюутан байхдаа тэтгэлэг авах боломж хэрвээ яг энэ мэрэгчлэрээ төгсчөөд гадаадад очиж ажиллах боломж үүд юм л. За тэгэхээр манай оюутнууд за сурлагынхаа дүнгийн голчоор одоо онц сайн сурах юм бол тийм ээ захирлын нэрмжит тэтгэлэг гэж авч болж байна. Одоо энэ хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас Монгол улсын 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв гэж төвийг барьж байгуулж байгаа. Азийн хөгжлийн сангийн санхүүжилттэйгээр. Тэгэхээр энэ хөгжлийн төвүүдийн барилга бол одоо ингэ баригдаад зарим нь бол дуусаад зарим нь арай дуусаагүй ч гэдэг юм те. Энд ажиллах хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч энэ мэрэгчлэнүүд одоо маш шаардлагатай байгаа. Ийм учраас энэ мэрэгчлэнүүдийг одоо түргэн хугацаанд одоо ажлын байраар тэр мэрэгчлэнүүдийг хангахын тулд Азийн хөгжлийн банкнаас тэтгэлэг зарласан. 3 жил одоо энэ мэрэгчлэр элссэн оюутанд одоо 4 жил сурахаас 3 жилийнх нь хичээлийн сургалтын хөтөлбөрийн бүтэн 100% даахаар одоо энэ Азийн хөгжлийн банкнаас энэ жил тэтгэлэг гаргаад байна. Тэр манай юунд элсэж ороод одоо 6 хичээл байгаа шүү дээ. Элсдийн ерөнхий шалгалтаар өмнө нь бол ерөөсөө хим биологоор элсдийн ерөнхий шалгалт өгөөд 480 оноо авах юм бол элслэг байсан бол бас арай хөнгөвчлөө гэх юм уу тийм ээ. Хүүхдүүд хим биологоос гадна физик, математик, мөн англи хэл, нийгмийн тухай мэдлэг гэдэг ийм 6 хичээлийн одоо аль хоёр дээр би илүү өндөр оноо авч чадна гэсэн тэр хичээлээрээ шалгалтаа өгөөд тэгэхээр 6 хичээлээ сонгож шалгалт өгөх боломжтой байхгүй. Тэгээд 480 оноос дээш авах юм бол манайд авах боломжтой. За тэгээд төгсөөд одоо тэр 6 аймгийн хүчлийн төвд ажиллана гэсэн юм гэрээг хийх юм бол одоо 3 жилийнхаа тэтгэлгийн сургалтынхаа төлбөрийг даалгаад өгөх боломжтой. Анагаах шинжилгээний үндэсний сургуулийг зориод яг энэ мэрэгчлэр сурахын яг давуу тал нь. За энэ мэрэгчлэр хөдөлмөр засалч гэдэг мэрэгчлэлтнийг бол Монгол улсад одоо манай сургуулиас өөр газар сурахгүй байгаа. Одоо бол өөр байхгүй. За энэгээр давуу тал нь. За тэгээд манай мэрэгчлэр элсэд орсон байлаа гэхэд манай оюутнууд 2 дугаар курсынхаа 100 Япон явж танилцах дадлага гэдэг хийдэг. Одоо Монгол хөгжөөгөө хөгжтөмж эхэлж байгаа учраас тэр Япон улсад олон жил хөгжсөн газар очиод яг хөдөлмөр засал гэж юу вэ гэдгийг юу хийдэг гэдгийг одоо биеэрээ үзэж харах боломжтой байдаг. За тэрнээс гадна Швейцар улсын Цюрихийн хэвлэлийн шинжилгээний сургуультай бид нар бас одоо анх эхлэхээсээ л хамтан ажиллагаатай ажиллаж байгаа. Тэгээ энэ сургууль дээр өвөл болгон 1 сард олон улсын өвлийн сургалт гэж болдог. За энэ сургалт нь бас бүх зардал төлбөрийн дагаад нэг оюутныг шалгаруулад авч явж тэнд бас 14 хоног гадны оюутнуудтай суралцаад бас эмнэлгүүдээр явж дагалдаа хийх юм боломжтой. За тэгээд ер нь мэрэгчлийн давуу тал гэх юм бол бас энэ мэрэгчлийг ингээд сураад суралцаад ирэхээр тэр хүн өөрөө юмыг өөр өнцгөөс хардаг болдог. Хүнтэй харьцах, тэр хүнийг ойлгох энэ чадвар шал өөр болж тэр хүний өөрийнх нь амьдралд бас эргээр нөлөөлдөг юм. Тэгэхээр подкастын төгсгөл та нийт 12 дугаар ингээд төгсөж байгаа сурагчтай зориулж дэгдүү болж байгаа гэж. За тэгэхээр ерөнхий боловсролын сургуульд 12 жил сураад төгсөж байгаа
хүүхдэд та бүхэн хэрвээ та нар хүн туслая гэж боддог бол тийм ээ өвдөж зовсон ер нь ямар нэгэн хүнд тус хүргэснээр өөрөө айгүй тийм сэтгэлийн ханамж авдаг бол манай мэрэгчлийг сонгож аваад суралцаарай. Ирээдүйдээ мэрэгчлээ шүү. Баярлалаа. За.